liquor, turning the page to a sinner. I'm doing my best to contain it. I can't love him back when I'm fading. Cold sweats waking up in the middle of the night. Hi. Марин. Хаппана. Харин. Баацран тийм. Шал өөрөөс ирж сонирм. Баалыг тарвсан юм нөө. Харин. Сэнэ. Одоо хин гарч ирэх юм бол доо гэж боддоо л. Эрэгтэн гараад ирсэн. I got my eyes on you. You're everything that I see. I want your high love and emotion endlessly. I can't get over you. You left your mark on me. I want your high. За юу яцсан? Ямар одоо хараагүй юм бэ? Харин тийм. Nice. Бишүрхэд байна. Жохон байж байгаа голтоо орё. За сайн явж байна уу? Сайн явж ирлээ. Сайн явж байна. Ямар эвгүй дөрүлээс онгоо. Тийм тарсан чи. I wanna fuck you slow with the lights on. Be you the only one I got my sights on. Type of sex you can never put a price on. I take it off, you're the one I roll the dice on. And I just want a baby with the right one. Cause I can never be the one to hide one. Hello. Юу цаан? Тотараг үстэй. Ой, яндас үү. Юу энэ та? Сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Сайн сууж байна уу? Амар мэдлэнтэй. Чин миний хараагүй гарсан юм байна шүү дээ. Чекус байна. Ажил амьдрал байна уу? Бас их юм боллоо ч Айгуу хөлтөлтэй орсон тийм. Нилээн их юм боллоо. Яа. Галзуу холгон шиг л жилээлээ. Me and my niggas tryna get it, yeah bitch. Yeah bitch. Hit that house, they tell me is you with it, yeah bitch. Yeah bitch. Home invasion was persuasive. From 9 to 5, I know it's vacant, yeah bitch. Yeah bitch. Dreams of living life like rappers do. Back when condom rappers wasn't cool. They wasn't. I fucked Shireen and went to shading. Эй. Монгол. Ямар нэг Айгуу гайхсан. ёо. За саксон бомбын баг хотрсон байсан. Одоо бүтээхээр л ирлээ шүү дээ. Бүтээхээр ирлээ шүү дээ энэ юм. За сайн. Бүр өндөр болсон юм аа. Чи өсөөд байгаа юм аа. Өссөн шүү дээ. Харин тийм. Ирус чисхий сонсон. Sure. I'm feeling deeper, seeing stars with your caress, and I can't fight the notion. Now I'm a believer in the power of your touch, and I'm feeling like it's never too much. Can't keep it steady breathing. Бонд ерөөсөө ингэ цоглоог амар удсан байна. Амар болсон шүү дээ. Тэгэж Ай хонгор баяр. Хонгор ба түүний сахиусан тэнгэрүүд. Тийм шүү дээ. Хүүши. I said I'm geek and I'm fired up. All I want tonight, just get higher. Girl, you look so good, it's to die for. Ooh, that pussy good, it's to die for.
It's a secret society. All we ask is trust. All we got is us. Loyalty, loyalty, loyalty. За яг жилийн өмнөх өөртөө бас уулзж байгаа юм шиг тийм мэдрэмж төрлөө. За мэдээллийн чанартай жижиг юм хэлчихье. Мань өнөөдрийн элчээр тодорсон юм байна. Энэ тусгай дугаарын. Тэгээд хэдүүл тэр 2025 онд хичнээн том юм зүйлийг хаанхарлаа. Тэгээд зөндөө дурсамжийг бүтээлээ. Найз нөхдөөрөө цугларсан. Та хэд харсан шүү дурсамж сэтэрж юм. Тэгээд хэдүүлээ болохоор Хинтээ аймгийн Дадлсамт дэлгэн болт гэж бод 9 Pines Lodge одоо амралтанд хүрэлцээрсэн байна. Юуны төрөнд болохоор одоо хэдүүлээ highlights. Үгүй highlights болохоор. Чи спортоор хичээлдэггүй? Заримдаа л. Бүү центр гэдэг өмсөн сагч юм уу? Араа заримдаа сакс тоглодог. Гэтэ сакс заримдаа надад тоглодог. Бас iconic шүү. Заавал тэгж хариулт. Би бол сахилахгүй. Ирэх. Тэгээд хөрхөн гэж бодтоо. Өөрөөр Cinderella. За За готлаа алдсан. би бүр гайхдаг шүү. Мэдээгүй юу? Аа. Ийм болсон. Та чи бүр нөө. Хоёр саксан мөнгөний багтаа отмоор байна. Тэр өөрөө хэвчээсээ. Өөрийнхөө хэсгийг үзэхэд ер нь л жоохон хэцүү байлаа. Жоохон хичлээ. Арал хэр байна? Арал хэр таалагдж байна? Арал хэцүү юм байна шүү дээ. Асуула. Чи үгүй юм флирт юм уу эсвэл яг таттай л ингэж флирт. Ондратай. Үгүй юм уу оноод юм болсон юм уу гэдэг шиг. Уг үндэс нь алин бол ургаж авах юм гэж байна. Нэмстэй юу гэсэн үг юм? Хай. Зүгээр. Тэврэх дуртай хүмүүс шиг байна тий. Чам тэгвэл энийг Үгүй юу шумаасаас. Хятад хэл бол тэг ярина. Хятаар яар юу юм бэ? Тэгээс гадартай ингэж хайлаад үтэг цас байна. Хятадаар бол шүлэг авч үзээгүй юм байна. тэр ингээ нэг машины нөгөө холын насаацсан гэдэг шиг яг нүдэн тиймтэй бүр ингээ Гэхдээ надтай бас арайч тийм алим тийм чин сэрлийн цэгмэг яриаг багхгүй. Би хасаагаас асуусан байхгүй юу? Чи яг яагаад надтай тийм хийсэн гэсэн чинь миний өмнө нэг дэйт хийсэн юм байна. Хин гэдгийг амраатай гэлөө тэгээд нэг ерөөс юм яриаггүй. Тэгэл за ер нь ярих хэрэгтэй юм байна гэж зүгээр шууд над руу Нормал юм ярьж болохгүй гэж үзсэн юм шиг. Ингээ нэнийхээс жоо илүү байсан гоо. Ер нь бол цаал өөр төвшин сэтгэлээ байсан. сайн өгснө шууд цацаж байгаа. миний зөрөг бол. Гэтэ ер нь амар гоё character гэж одоо бодгоо. Чи бол гоё намаахан юу юм байна. Тийм байна. Гэхдээ би яг яагаад ингээ хонгорлоо ороод ингээ бүр яг мишээгээд ингээд инээсэглээд байсан. Би ерөөсөө гэж хэлж юм шүү дээ. Яагаад тэгсэн бихгүй гэж хэлж юм шүү дээ. За хүнлүүгээ бүр ингээ амар инээдтэйсэн гэхгүй. Өөрийгөө харж нэг юм жоохон гринчлээд. Юу энэ? Би чам гоё мэдчихв. Чинээр тад чи удахгүй болно ад. Постасаа Сад. Киник сонхоо. Энэ тийч. Яг юм чин сэтгэлээсээ л инээж тэ ер нь бол яг. Яа. Одоо хамгийн Цэгийн амар шүлгүүдэд тухайд нь зохиодог байсан юм уу? Бэлтчихэд ирж байна. Шонги мод. Зүгээр харагдсан ингээ. Юу вэ? Яаж юмнууд ингэж хийдэг байна л гэж бодсон. Та ядыг нөгөө ресторан дээр хоол идэх ширээн дээр сууж байгаад яг хасаа тэр нэг хасагтаг хэсгийн нэг хөөрхөн мем гарцсан байсан шүү дээ. Нөгөө писийн сууж байхад найз ирээд авчих үед гэсэн хонгор монгороос цаанаас нөгөө буцаж ирэх юм уу мэрх юм.
No. Дэсээ би авлаа шүү. Бэж даа. Гэтэ яа төгсөөг сонгосон юм? Үгүй Тайлбарласан шүү дээ тэрийг өглөө. Үгүй таараагүй. Энэ яг сонголт төвчсөн шүү дээ. Үдсэн төгсөөсөн л аа яг хинэн сонгосон. Өөрөө Өөрөө сонгосон. ёо. За яах вэ? Гэтэ тухайн үед юу Тухайд юу ч бодоогүй болоод ингэсэн. Гэхдээ баалаг энерги чи өөрөө айгуу тийм сонирхол. Яг нэвтрүүлэг гарч яхад үзэх бас хэцүү байсан. Сая дахиад хэцүү байна. Саг цөөх мөнгө өөртөө. Миний айфоныг аваад Боо хэлэн болдог тий. За энийг зөв зогсоочгүй. энийг Энэ топ нь болохоор миний зөв хамгийн хайртай хувцас. Энэ дээр хөргөж Миний урланд ажиллаж байхдаа өмсдөг байсан амар дурсамжтай. Тэр энийг өмсөхөөрөө би зөв чөлөөтэй юм шиг санагдаж магадгүй. хаанаас ирсэн мэдэж байгаа шүү дээ. Хоёулаа нэг хийднээс хараад ирсэн шүү дээ. За би бол ийм амар долоонч гэж бодоогүй шүү. Тэг амраа. Бөөндөө сууж үзэхэд бол бас инээдтэй юм байлаа. Тэгээд яг нэг хитэн тийм нэг жоо ичмэр хэсэг үзэж байсан. Хүй хонгор чи хитүү тарцсан. Гэхдээ стакютээс надад одоо л байдаг. Би бол яг эхэндээ дуудагдаад эхэн дуудаж байгаа ч нэгт хасагдахгүй, хоёрт би өөрийгөө зүгээр л хасагдахгүйгээ бодсон байсан амар ихтэй. Тэнгүүд нь очоод юугаа онгоол гэж байгаа шүү дээ. Би за тийш алхаж яа тийм заавал гэж бодож алхаж байгаа шүү дээ. Тэгэл онгоолсон чинь захаа би тэгээд шокнд орсон. Захаа байнууд чи юу гэсэн үг лээ гэж ингээ харсаж намайг бүх дурсамжууд маань эргээ орж ихэд бол би тэр бас айгүй ихэм тухайлаад өнгөрцсөн юм байна гэдгийг айгүй мэдэрлээ. Хаврыг хасъя гэсэн боолоо. Байсан. Яагаад хасагдсан бэ шүү дээ. Би хонгорыг яг нэгт бичсэн юм байна. Бичсэн. Одоо үгүйсээ ер нь Зүгээр шүү дээ. би тухайд Үнэн хэлээ. би ч 5 дахь дугаар дээр ороод эн чинь 8 болж ирсэн шүү дээ. Тэгээд ер нь бүгдэнтэй нэг танилцж амжаагүй тэгээ өдөржингөө ер нь бодож ирсэн байхгүй юу. Тэгээд хасалт болно гэдгийг мэдчихэл тэгээд би энийг ч одоо яг яах ёстой бол тэгэл үнэхээр хүнийг хаслаа гэхэд ингээд яг хэнийг хасаа мэдгүй. Тэгээд яг тэр өрөөлөө нь ороод ингээд нэгээс 10 хүртэл бичиж байгаа шүү дээ. Буруу ойлгоцсон юм аа. Гөө. Хамгийн хасмаар байсан хүнээсээ одоо эхлэх гэсэн чи яасан чадахгүй байгаад байсан. Тэгээ за ямар ч тач дээрээсээ эхлэе гэж бодоод тэгээ эхлээд би tray тэгээд хин гээл бичиж байгаа л тэгээд сүүл рүүгээ явсараа тэгээд чиний нэр үлдсэн байсан байхгүй. Би чамааг бол яг ингээд нэгт бичье гэж бодог ялчгүй зүгээр тэгээд таарч тэгээ би ер нь бол бичгэж гэсэн надад амар тийм сонир мэдрэмж төрөг ойлгож байгаа. Ялгааг бол хасалт болгон дээр зүгээр шүү дээ. Сайн. Баалыг айгүйх саналаа, виллагаа саналаа. Энэ дээр гэхдээ би бүр ингээ яг шокнд орж ирсэн шүү дээ. Миний бодлоор ингээд хинч наваа гэж өмсгөө гэж бодож байгаа хгүй. Тэг би бол ингээ нацгийг Дараа үзээд өстэй. тий ер нь яг яг энд ингээ сууж байхдаа би яг нацгийг бол яг үнэр уруулаа таньж байгаа хгүй юу. Тэгсэн чил нэг юм шал өөр уруул орж ирээл тэгээ би энийг үзчихээ бүр ингээ хасаа гарчаад шокнд орсон шүү дээ. Ер нь бол үзэн үзтлээ мдээгүй шин бид нэр ерөөсөө энэ талаар яриаг болохоор Энэ зэндээ чиний анхны ирсэн өдөр чинь нэг юм хийх байсан л одоо ирээд ингээд ороод ирэхээр ер нь ямар хөө байсан бэ? Октод ингээд урдч юм үжилээ. Яаж ч тэл энэ чинь нөгөө тэгэхээр миний хос хүссэн бас хувц биесаа тий. Чи алин өмсгөр ирсэн. Чи ямар яг нөгөө би ийм хувц хувцаа мэдэхгүй. Зүгээр ямар ч гэсэн Таарч ирсэн нэг ийм мэдэхгүй яалтчгүй нэг мим бэлдээд байна гэл би үсэн мэдээлсэн л та. чи мим Мим дүр яваад байна гэл те. энэ хидтэй угаасаа нэг хид хонцсон болохоор арай нэг юм гайгүй дотн болсон. Цэнд шууд орж ирээд чихэн дээр ингээ бүр арай юу хаа тэгээ бүр ингээ жоох Тэгсэн тэгээ уусаа ингэж шууд үзүүлбэр үзүүлсний дараа ер нь ингээд би чинь суларсан уу ингээд илүү яг гэхдээ тэгэл нөгөө сандарж байгаа мөртлөө зүгээр ах гэж амар хичээсэн л те. Гэтэл тэр нь бүр тэнэг харагдалаа шүү дээ. Өөрийгөө шууд ингээд хүмүүстээ үзэхэд бол амар жоохон ичдэм байна тий. Дуртай үедээ дуртай хүнтэйгээ нууцхан өрөөнд орох их. Дуртай үедээ юм биш тэ бүр. Вау. Яа. Тэгээд миний хувьд гэвэл би өөрийнхөө шагналын эрхийг буцаар ярих сонголтоо би биелэдээ өгмөр байгаа.
Би энэ дэр чишэл буруу ойлгоцсон байхгүй. Чи нөгөө анх нөгөө тэр шангил мангилаа танилцуулж хахад ингээд бид гурлаа гэдэг. Тэгэхээр гурлаа орох ёстойсэн бол юм бодлоо. Энэ бүр хараа. Хайдуу ихч гурлаа юу? Гурл хайдуу ярих юм уу гэдэг. Буруу ойлгоцсон юм лээ. Анхны болцоом чи байсан. Анхны захиам чи байсан. Анхны хайдвэм чи байсан. Сүүлийн захиам чи байх болно. Чамтай анх бичирчаад ямар гоё эмгтээлэг хүн бэ? Би бүр ингээд үнээр чиний ажууд зүгээр л өөрийгөө хамгийн гоёор мэдэрдэг чи надад тэр мэдрүүлж чаддаг. Ямар ч зүйл экспект хийгээгүй тий одоо ингээл олон хүмүүсийн хэл ам ч юм уу тиймэрхүү зүйлсүүдийг огт ингээл мэдрээгүй байсан нөгөө төрхөн бүр яг ингээл яалтч харагдчихсан. Өөрт 5 хосууд зогсож байна. Оролцогч Юремийн хувьд бол визаг гаргах хэрэгтэй боллоо. Номи тэнд ганцаараа мокет цугийн зогсож байхад нь за хөөрхий номи ингээд ганцаараа хасах юм байна гэж шууд ингээл Чи барыг нөгөө нэг номер харсан ингээд тохиол онгоор яг намайг авсан л гэж бодсон амар тэрц зогсож. Тэгээ нэг хөөрхөн. Сайн уу? Миний болоо. Дэлмгээ миний хүчний жоо өөрөөр байх гэдэг талтай шүү. Өөрийнхөө зөв гэсэн юмд нэг зүтгээд идэх шүү. Тэрийг нэг жоохон бодоод эхний газар нэрээ бодоод автооноо сайн мэдээслээд энийг гүйлгээ залуусан гэхдээ нэг амар огт миний жилийн өмнөх юм болохоор бас тэгэл мэдгүй жоох хэцүүлэлээ үзэхэд ирдэг. Би бүр амьдралдаа уйлж үзег өөрөөсөн шүү дээ. Би өглөөс хэрэгтэй нүдэн нээж чадахгүй шүү дээ. Яагаад гэсэн чи зүгээр фомо би шоун хас тэрөөсө хасагчлаж одоогүй. Энийг үзэл Харин тий. дуустал нь явсан бол би гэрийнхнээс ийм сонсгосон юм байна. Зоологийн мөнгө гэдэг нь харагдаад яг энийг чи нөгөө фэйсбүүкээр шууд цацсан шүү дээ. Тэгээ хэдүүлээ нөгөө байсан хэдэн трейгэнд үзчихсэн байхгүй. Тэгээд мөнгө гэчээ шууд реклам явуулж байгаа байхгүй. Нэг 5 минутанд турш. Тэгээд 5 минутанд турш ингээд уцаа ингээ огсч надруу битүү юм мессеж реквест ирж байгаа байхгүй. Чи наа мөнгөнд хахаж өгөөрэй гэсэн. Тэгэл тэгснээ нөгөө рекламын дуусчаа тэгээд яг миний хайр гэсэндээ гарч ирсэн чинь нөгөө нэг хэцүү хүмүүс чинь. Өө за уучлаарай. Амбарч байна. За их юм болжээ. Ваа бүгд нь ахаа баяр үргээ яа. Үүсэн баяр үргээ. Одоо ингэ үтсэн чи ямар том төсөл. Одоо бас ингээд уулзсан байгаа юмс амар гоё юм. Тийм. Сая уулзаад өөрчлөгдсөн оролцогч гэвэл Цэлмэг юм болов уу? Цэлмэгчээ яг нэвтрүүлэг дээр ингээл амар далтах ингээл ер нь дугаа байдаг байсан шүү дээ. Тэгсэн чи сая бол ингээл хоошоо суудсан бараг юм ярихгүй ингээд сууж байна. Тэр талаараа Цэлмэг хамгийн их өөрчлөгдсөн байна. Оролцогчид үзэгчдээс ирсэн асуултуудаас сугалж хариулт авахар байгаа оролцогчоосоо асууна. За одоо хэдүүл үзэгчдээс ирсэн асуултанд хариулах тийм одоо мөчөрсөн байна. Нэвтрүүлэгт оролцсон үеэрөө эргэж очвол юу өөрчлөх байсан бэ? За энийг уулаагаас асууя. Арай сонирхолтой намайг тандаа. За ер нь бол бүгдийн бас хит хитэн буруу шийдвэр хийсэн байгаа. Тэгээд зүгээр жоохон тайван хандах стресс юм шиг санагцсан. За эх хичээл юу төлөвлөж байна вэ гинэ? Зя энийг би амраагаас сууч тийм үү? Айгуугаа хариулна штэ асуулт байна. За ингэ миний шин цомог тийм эх хичээл өстой яг гоё хөгжмийн хүн рүүгээ буцаад яг бүрэн орой артистаараа гоё бай гэж бодож байгаа. Тэгээ энэ жил ер нь бол цомог зацаа гэж бодож байсан боловч би ер нь жоохон хоол тэгээд за ер нь бас надад ер нь амар шинэлэг байсан л да тэнгисэр ихтэй орох тэгээд эндээс одоо гарч байгаа эрэг сүрэг бүх реакц дэндүү ингээд бас амар overwhelming те айгуу тийм том шинэлэг зүйлсэн тийм болохоор дараа жил бол ингээ хөгжим рүүгээ орноо тийм болохоор одоо шоунаас өмнөх фэнүүд минь айгуу баярлах гэж бодож байна. Тэгээд тийм л том ажил төлөвлөж байна да. Зөндөө юм рефлекс хийнэ. Манайхын шеэрлэр энд байгаа хүмүүсээс хосоо олох бол хэнийг сонгох вэ гэнэ. Тэнд яа сонгохоор болов. Гэдэг. За тэгэл хэрвээ байсан бол би ойлыг сонгох байсан. Тийм.
Чигээ шууд авах тий. За баярлалаа гарна шүү. Би яг цэндийг яг хэнийг сонирхт юм бэ гэдэг нь бас өөрөө нэг жоохон сонирхоод асуусан. Нэвтрүүлгийн үеэр онцгой шийдвэр гаргасан бол яагаад тийм шийдвэр гаргасан бэ? Танаас асуу. Яг нэвтрүүлгийн үеэр бол тэнцээч ингээд сар гарам битэд оцхуу ингээд байчиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт би бол одоо ингээд эргээд одоо саяны хайлайтсын үзэнгүүт бүр ингээд энэ нэрээ би юм бахтаа гэж бодож байгаа байхгүй бүр яг надаас хизээч гарамгүй шийдвэрүүд надаас хизээч одоо би ингэн гэж бодож исэн зүйлсүүд бүр хизээч байгаагүй. Тэгээ би тэрийг хараад бас миний дотор байдаг юмыг бас нээж өгсөн юм байна. Бас хизээч харамсахгүй ямар нэгэн зүйлд гаргасан шийдвэр болгондоо л хизээч харамсахгүй. Тэгтээ бол үнэхээр надаас бол би биш зүйлсээс гарсан юм байна л гэж бодож байна. Хариулахыг хүсэхгүйс асуулт юм би асуусан юм шиг надад мэдрэмж төрсөн. Чингисийн иргэн 3 дугаар үйлрэлд дахин орох уу гэж. За цэндээс асуучдөө. Чи бол орох хэрэгтэй. Гэж орох хэрэгтэй. Ядаж хүнтэй онох хэрэгтэй. Йоо. Юу юм бэ? Хүнтэй хонох хэрэгтэй. Бас тий гэж. Одоо би ороод яах вэ ч та. Орохооргүй гэдэг өөрөө баталсан юм чи орохгүй хаа. Зүгээс ер нь дахиж болтооны шоунд орохгүй хаа. Харамссан үйлдэл байгаа юу? За, столоос харамссан үйлдэл байгаа юу? Ер нь бол амар тодорхой байж чадаагүй дэ жоохон харамссан гэх юм уу. Ер нь бол яг нэг юм шийдэмгий байж чадаагүй гэх юм уу. Тий яг ихнийхээ сонголт руу бүх юмаа хийгүү дэ жоохон. Тэгээс үзээ загс яг яагаад ингэсэн бол тэгсэн бол гэж харамссан юмнууд бол байсан. Тэрийг бас тодорхой хариулсан гэж бодож байна. Юу вэ нача? Агсэрдээ. Чипт хоёрт боломж байгаа юу гинэ? Oh no 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 no. Oh no. Цаас нэс төгч тоо. Тойт ямар боломж. Угсаа тэг сонсолтой байж болно шүү дээ. Байхгүй. Би үгүй. Ямар инээдтэй асуултууд вэ? Өнгөрсөн жил чиний хувьд ямар байсан бэ гинэ? Нэзээс асууч тийм үү? Зөв баярлалаа. Нэр чи айгүй нэз. Өнгөрсөн жил бол яг миний хувьд яг амар тийм том жил байсан. Ер нь бүгднгийнх нь хувьд тийм байсан гэлгүй. Гэхдээ би яг өнгөрсөн жилд бол яг анх удаа өөртөө ийм том шийдвэрүүд гаргаад яг өөрийнхөө амьдралаа яг гартаа аваад явж үзсэн юм шиг санагцсан. Тэгээд ер нь бол Тэнгис иргэд орох гэдэг нь л бол тэгэл хамгийн том шийдвэр байсан шүү дээ. Энд чинь тэгээд бүгдээрээ мэдж байгаа амар тийм эвсдэл өндөртэй гэх юм уу те риски шүү дээ. Гэхдээ тэгээд ямар ч тийм юмд өөрийгөө оруулсан амар баярлалтай гэдэг. Нэвтрүүлэгт орсон амьдралд чинь ямар өөрчлөлтүүд гарсан бэ гэж энэ яг л чамд хөр асуулт биш үү? Нэвтрүүлэгт орсноор амьдралд хүн бид бүгдийн амьдралд маш том өөрчлөлт бол бүгдэнд гарсан. Одоо гарсаарч байж магадгүй бах те одоо цаг хугацааны ихээр зүгээр яг шууд бодоход бол ээжгээ залгаж байгаа байхгүй. Тэгээд чи хараа олвоо гэдэг нь аггүй ээж. Гэхдээ тэгээд өөртөө амар хайртай болчлоо. Гэ яг яриад нүслэмс цэнлэнэ явуулсан байхгүй. Тэр мөчөө сайн сандын. Тэгээд энэ нэвтрүүлэгт орсноор өөртөө хайрлах хайрыг бол олсон. Тийм шүү. Амьдралтаа өнгөрсөн цаг хугацаанд хийжсэн одоо бүх сонголтууд маань сонгосон амьдралын зам маань зөв юм байна гэдэг тийм мэдрэмжийг энэ шоуны янаас авсан. За хэдүүлээ өөрөө гоё ам халаад эхэлж штэ. Тэг нэгэнт юм гоё үзсэн байгаль ганцаас ирсэн ам жоо. Хэдүүл одоо энэ амгийн талсамд тэгээд дэлэн болтын хажуудханд ирсэн байгаа. Тийм болохоор энэ байгалийн сайхан цогц газрын нутгийг үзэж өөрсдөө танилцуулж
дайрч гарах нь болцоо явсан хэрэг. Эдүүлэнд бас цаанаас нь гайд гаргаж өгсөн. Тэгээд тэрнээс сонирхож үзэх. Дандаа гарцгаа. Тэгээд хэмээрээ дулаан Тэгээд үүдээ дулаан авсан юмсаар хамгийн дулаан авсан юмсаар. Баг тасбор 2 гишүүнтэй байна. Багууд талбайнгол байрлуулсан бөмбөгийн төлөө тэмцэлдэж, эсрэг багийнхаа байрлалын урд байгаа 3 савын нэг рүү бөмбөө хийснээр 1 оноо авна. Гэхдээ холоо шидэж болохгүй. Савны хажууд очиж оруулах ёстой. Ингээд төрүүлж 2 оноо авсан баг ялгч болох ба ялсан багууд хоорондоо аваргын төлөө өрсөлдөнө. Тэг гадаа гоё юм чин гадаа тоглоомнуудас байгаа мэдээж. Энэ тоглоом болохоор миний авсан одоо бөмбөгийг тэр 3 одоо саунд оруулах юм. За тэгээд баг болгон 2 гишүүнтэй. За тэнгууд яг зогсож байгаараа. Нацаг амраа, тод, цэнд, үйл золоо. Били 2 ингээд нэг баг ингээд 4 баг болж тоглоно. Тэгээд төрүүлж 2 бөмбөг хийжсэн баг болохоор хожих юм. За асуулт байна уу? Юу шиднэ гэж ярьлаа, шидэж болохгүй гэж ярьлаа. Дөрмөндөө болохоор шидэхгүй шүү. Ерөнхийдөө аюул гараар оруулах. Тий, нэгэндээ паслна, гүүн тэгээд очоод хийхий. За тэгээд аль авахаалт самбаатай хурдтай хүчтэй баг нь хийхийг л шийдэлэн тооцохгүй шүү. төрүүлэх үү дээ. Гэтэ цэнт дараа твтчихвэл бол яач чадахгүй юм байна. За ингээд эхний багийн тулааныг эхлүүлье. Амжилт. Арай төрүүлцээ тэр. Оо! Нацгаа яач. Үгүй зүв. Одоо босхгүй. Патриша дээр дарсан. Дараа. Нацгаа байгаад тэр бодож тоглосон. Хойно гаргаж байгаа шүү дээ. Би муу яг хойно гаргачихлаа. Би байж. Муудаг маань. Тэндийн ингээ хөлийн бариад байж. Оо зүв. Оо тэр толгоо. Яна. Нэгнээс. За. За нэгнээс. Оо ингээ заяа нөгөө багийнхаа ингээд бөмбөг аваад ааш. За бөмбөг өгч байраа эслээрээ. Би зүгээр дэлгээдэж дараад тавьчих. Байраа эслэхээр. Та нар бас ширөө эхэлж шүү яа. Сайн нацаг эхлээд алдсан юм байна л да. Бэлэн үү? 3 2 1 Очоо мөргөлчүүд. Дараа. Зооля. Надад байраа даа. Зү. Яна. Амар. Тэгтээ нээр хэцүү харагдаад байгаа юм. Суулчснаас. Тийм байна. Эвэмэн. Эвгүй. Яа. Яалт чи хүч мөхсөж байна хоёрын битүү. За бөмбөг авчих. За Монгол бүхэн. Яа. Тэр араа яг нэг ингээ үлдээд байгаа. За бүхэн их явж байна. Одоо яаж? За энэ хонгорын царайг бол харж ирсэн тэр юм шүү. Яа таагүй. Зүгээр үлдэлцмээр санагдаад байна. Эсвэл богдох үедээ хонгор. Оо энэ тооцын төрч зүр дээр нь гараас морцтой. Ой шид. За. Ой. Энэ зүгээр хоёулын дараа байждаг. Энэ зүгээр хоёулын бариад байждаг. Хүй энэ хоёр чинь бүр амар dream team байсан шүү. Яна за биш хоёр чи зиндэд даруулсан. За 1-0. За 3 2 1. Оо. За одоо өстө. Хонгороо байж. Чи нохорч байна. Зин. Зинтэй. Бөмбөг хонгороо хаяа. Кино.
Одоо билийг салгачих, билийг салгах. Хөөе. Зүгээр орог өмч. Хот. Хөөе. Билээ. За. Тэг бас орсон шиг хараад бас шууд одоо өмнөх тэг одоо Бали аралтай хамт байсан тусламжууд маань бол шууд сэлэрж байна. Барадав. Хахай. Ихнийх нь авсан шээс олно. Ганц. Одоо нэг байр. За цаас. Ганц шүү. За тоолж байж орой. За 3 2 1. Яа. Яг хүч би хазаан гаргасан. Амар байлаа. Нэг. Гурав, хоёр, нэг. Одоо би таавар гинэ. Авраа надад бариад өг. Хүлнийх нь явна. Хатны хүлний юм байна. Тийм байна. Тэр ороо. Боод. Тэ зөндөө шууд авах яваа. Ямар гоё юм бэ? За. What the fuck? Бүгдэнтэй нь уулзахад л яг тэр хүмүүстэй одоо ингээ хийжсэн тусынхын memory ингээ сэргдэг юм байна. За манайхан гайгүй юу? Нэлээ өдлөө тий. Мөргөж болсон. Спорт ч бас янз бүрийн болд юм байна. Тийм байна. За ямар ч явсан багийнхандаа баяр хүргэе. Баяр хүргэе. Багийнхандаа баяр хүргэе. За орцоо хөдөлөө. За тэгээ. Бэлтэн. Байна хээ. Бүр энэ тоглоомд донцсон байна. За ялалтын нэг. Зөөлөн тусчаа. Ната. Гайгүй сте. Бүүч чирсэн. Зүгээр гайгүй гэдэг харгүй гайтаас гэдэг. Хаяас. За сайн байна уу? Сайн явж өгөө. За энэ юм даа сайн. За сайн байна. За сайн байна. За сайхан уу. За сайн явж. Энэ юм даа сайн явж. За ихэд бол энэ таймгийн дата сумын Дэлгэн болдог гэдэг газар ирээд байна. Дэлгэн болдог гэдэг газар бол 1990-ад оны хэд нутгийн ардсан бол Жанцсан хол гэж нэрлэдэг байсан. 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ог тохиолдуулан Хөлөөлөнгийн захирлаа сонгохын жамбын гой хөдөөгийн пэрлэнээс эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлгэн болдог гэдэг хаан байна вэ? Уус хаан байна гэж одоо судалсны үндсэн дээр одоо Жанцсан хол буюу одоо болдгийн ирээн толгой гэдэг энэ газрыг бол эзэн Чингис хааны төрж өссөн Дэлгэн болдог мөн байна гэж тогтоосон байдаг. 1990 онд Монголын нууц авчраа зохиогдсон 750 жилийн ойн хүрээнд одоо энд эзэнтийн чуулган уулзтуулж одоо хурал зөвлөгөөн бол одоо эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлгэн болдог гэдэг газар бол энэ муу юм аа гэж баталгаажуулан энд одоо анх гэрэл төшөө босгон баталгаажуулсан байдаг. За овоо оронд гарахтай хүн бол нэгдүгээр нэг одоо тойрохтой бол за энэ овоо оронд дэлхийд одоо өөрийнхөө гарал овог омгоо хилж тэр овогтой тэр биелээ гэд сайхан танилцуулж нэг тойрдог. Хоёр дахь тойрохтой бол юу энэ овооноос юу сансан хүслээ ямар юм гуйж ирж байгаа хүслээ хийж хоёр дахь удаага тойрно. Гурав дахь удаага тойрохтой бол сайхан гараан дэлгээд одоо тухайн орнуудтайгаа би одоо авшигын хүтж байна гэж одоо 3 удаа уухай сайхан тойрдог байгаа ингэ. За ингээ хүүхдүүд бүгдээрээ овоороо гарах удаа.
За очоод дээр нь ингээд зан үл хөлднээ гэдэг. За ингээд оронд гэдэг гарч ирээд хамгийн гол нь тэгээд гал төлөх зан үйл хийдэг. Заахандаа гадаасаа гал төлж байгаа ямар учиртай юм бэ гэхлээр хүн нэг газараас нөгөө газар шилжин суурших явхад бол араас нь ямар ч нэг хүнийг гэрэл сүудрүү юу сайн муу нэрийг дагж явдаг учраас тэрийг оронд дээр гарч ирж одоо ариусгаж гал төлж сан тавьдгаа гэсэн утгатай. За тэгээд энийг орж ирээд Дооны ч юм уу. Дооны байхгүй. Голтон хийгээд хататаад. Бид нар өнөөдөр Дэлгүүн болдог гэдэг овоон дээр гарсан. Тэр моментоос амар гоё байсан. Тэгээд ТМ-гийн ёсын дагаад овоогоо тойроод, ёс үлдээд, галсаагаад. За энэ хойно вальж гол гэдэг юм байна. Энэ вальж гол дээр нутгийн иргэд шагаан тоглож байгаа. Шагаан харваа хийж байгаа. Тэр дүү бүгдээрээ явцгаая. За. За хэдүүлээ ингээд бажин гол төр ирсэн байна. Тэгээ сайн мөн та сайхан үйлчж гинөө. Сайхан. За та бүхэн сайн явж гинөө. Баярлалаа. За ингээд та бүхэн маань Хинтээ аймгийн Дадал сум их эзэн богжин сайнхаа үлгийн өсөлтөөр ирсэн байж. Бид бүхэн одоо яг энэ зогсож байгаа маань бол Балжин голын одоо баг байлж дээр одоо ирсэн байгаа. Тэгээ энэ мөсөн шагаан спорт маань одоо 12-оос 13 дугаар зууны үеэс эхэлсэн байгаа. Их хаан одоо Тэмүүжин одоо Жамуу хоёрын анд болсныхаа одоо найр наадмыг хийж энэ сайхан онон гол дээр шагалзан наадмаа гэсэн одоо Монголын улс төчөөний 14 дугаар тал дээр бичигдсэн байдаг. Энэ өв соёлыг бид өхөн түгээнэлгэрүүлэх гэж ингэж одоо наадаж явж байгаа. Тэгээд энэ 2014 оноос манай Хинтээ аймгийн Дадал сумд одоо өөсөн хөгжиж өнөөдрийг одоо нэлээдгүй одоо цар хүрээгээд хэлсээр зүүн бүстэй нэлээд ач холбогдол өгөөд явж байгаа спортоо бид өхөн бас өв соёлыгаа одоо бас гайхуулаад явж байгаа. За тэгээд энэ одоо ингээд энэ тавьсан байгаа энэсийг бол өрг гэж нэрлэдэг. Энэ өргийг одоо бид өхөн одоо хөдөө орон нутгтаа бол 80 метрийн зайд бол харуулдаг байгаа. Улсад тэмцээн дээр бол 100 метрийн зайд харуулдаг. За тэгээд энэ өрг маань ингээд одоо богын одоо 3 эврээр хийж болно. Одоо эр малын ясаар хийж болно. Энэ голынх нь болохоор хушиг гэж нэрлэдэг байгаа. Энэ хушиг одоо эр малын одоо хуйхаар хийдэг учраас эмэгтэй хүн тоглож болдоггүй. Тийм одоо уламжлалтай энэ наадгаа байгаа. Мөсөн шагаан харуулдаг тоглоом дээр эмэгтэй хүмүүс тоглож болдоггүй мэлээ ясан да. Тэгээ онооны хувьд бол энийг онох юм бол 1 оноо авна. Энэгээр онох юм бол 1 оноо авна. Энийг онох юм бол 2 оноо. Ингэж онох юм бол 2 оноо авна. Энэ голыг онох юм бол 3 оноо гэсэн юм. За наад чинь. Тэгээ уламжлалтаар уу одоо шинэ аргатлаар одоо бас төчлөлт маань бас бичигдэж явдаг байгаа. Бид хүн одоо энэ бариадж байгаа бол зах гэж нэрлэдэг байгаа. Зах уу одоо сум байгаа. Энэ сумыг одоо мөн одоо шидэхтэй бас техниктэй дунд хуруунд доороо ойжиж одоо ядам хуруунд дээрээ гаргаж ингэж эргүүлсэн байхтай ингэж шиддэг. Ингэж даалсын зай шиддэг. Зүгээр шидэх юм бол ямар дундалт нь ямар нэгэн одоо бартаа байвал нь зайлаа явцдаг. Эргүүл шидснээр бол бартааг бодвол ажирахгүй цаашаа даван туулна гэсэн үг. Ийм одоо спорт байгаа. Тэгээ та бүхэн бас их хааныхаа өлгийн нутагт ирсэн байна. Энэ сайхан наадгаан дээр өв соёлтойгоо бас танилцж явж байгаа учраас та бүхэн бас нэг 2-2-ороо баг болоод бас нэг тоглож үзэх. Тэгээ гоё октод нь дэмжиж явцгаач тий. Сайхан дэмжиж уухалаад яваараа. Яг голынхын удааны хэдүүлээ тэгвэл байгаа. Ерөөсөө манай багаас тэгээд энэ
Анх гэдэг юм нь залуучуудыг бол анх гэж нэрлэдэг байгаа. Анхууд нь ихэлж харуuna. Хуудлууд нь болохоор дүүжээ гэж явж байгаа. Дүүж нь болохоор хоёр дахьт нь харуулж ингэж нэгнийхээ сумыг одоо хамгаалж ингэж авч явж байдаг. 1 2 3. Одоо яг ингэ хуруулж байгаатай адилхан бид нар шугшиж гэж ярьдаг. Шугшаад одоо талаа үздэг байхгүй юу? Одоо энэ захаараа бас шугшиж явдаг байгаа. Яг тэрнтэй бас адилхан одоо спортын төвд явж байгаа шүү дээ, тийм ээ. За тэг хэн хоёр нь болсон? За бид хоёр нэг байгаа. За хоёр нэг одоо за энэ захыг авч. За ингэ хоёрын захыг авч. За тэндээс манайх. За та нар альбаг энэ Мөсөн шагаан харва хамгийн хайлайт байлаа. Би бүр тийм спорт байдаг ойлголт ч надад байгаагүй. Зүгээр яг шагаан харва үзэн гэхдээ би нөгөө нэг зүгээр ингэдэг шагаан харва юм болов уу гэж төсөөсөн. Тэгсэн чи тэрнээс бүр шал өөр юм байсан. Тэгээд багч болов бас Монголынхоо уламжлал соёлын талаар илүү мэдэж авсан болохоор надад айгүй гоё байсан. За ихнэр юм аа. За гарамаараа зөвхөн. Солгоо юм аа. Солгоо бол өөрөө бас татаа тавьдаг бастай. Яа. За сум тавь. Зээ. Хэрэдэг. Шаажигэдэг. За хоёрын цаа. Яа. Хоёр. За дараа юм шүү. Минийх бол шууд ингэх. Би сая наашаа ирэхтэн гоо. Арай жоохон зөөлнө. За тэр явж байна. Тийм явж байна. Аашаа хүрүүлж За ямартай 2 оноо авсан байна шүү дээ. Хатарч. За дараагийн ороо. Ямар За сайхан шүү. Тэрэдэг. Тэр. спортын авъя. Шаруу тэрэдэг. Цохоо нэгэ. За дахин нэг оноо авсаа. Нэг оноо. За би урдаа ингээд зүгээр ингээд сус шийтгэв. За тэр нэг удааныг он. За аш явчихлаа да. Жигэдэг. Яха. Юу босоод байгаа авчих. Хөр. Хараадаг. Тэр. Шууд хараадаг. Арай жоохон зөөл. Толгой хүчрээс эвгүй юм шиг явуулчихлаа. Хоёр оноотой болсон уу? За тэр сумыг авчи. Гоё. За. За. За наа чи тэр хэрэг. Явж байгаа хөө. Эргээдэг. Яа. Тэс гүрх явж Энийг авчих уу? Аадачих тэршээ эзэн байгаа. Яваа. Мөсөн шагаа харахад надад амар таалагдсан. Гэхдээ би амар муу байсан. Би яг юу ч оноогүй. Тийм ээ. Чиглэр байгаа. Тийм байна. Хаашаа явсан? Сайн сум тавь. Үй. За жигэдэг. Тэр. За ингээд. Тэр. Очоод яасан бол сумаа үргэлж чадчих. Тий. Баруунаа тавьж тий. Тэнд. Дөгчийн. Өгчөө. Тэгээд өгөө. Шүлүүр дээр сайхан суугаад зүүн гар нь өвдөн дээрээ байшуулаад Гарын салж болтгүй. Тэгээ баруун гараа болохлооч яг энэ ингэж өөртөө ингэж энэ дажиг авчих шүү. За. Тэр. Одоо энэгээр ингээд ороод цохоо нэг гэж. Цохоо нэгэ. За. За 2 оноо авчих. Тэг чи хандаад 2 оноо авчих. Тэгэхээр тэгээ уучлаа. Ой, энэ хоёр ч одоо онцгой бол одоо 2 оноо авчих юм бол тэгээд тэнцлээ шүү дээ. Энэ харил тэнцвэрх зүгээр байна. Тэгвэл дахиад нэг тавьчих. За. Тийчмөө.
Одоо нэрээ дээшээ шигсэн ч хожно өстэй. Одоо энэ хоёрсоо хожсон гэсэн үг юм шүү. Тэ хожсон гэсэн үг шүү дээ. За дахиад Орооч юм заа тэгээд бүр цаг амар шалж толгоогоор амар шалж. Хэлмэгч. Ой, их онооны байгаансан тэр мэр үе бол айгу гоё сараа тэр нь хамгийн их таалагдсан дошаагаан бусан арба хэрвээ үзэж амжаагүй байх юм бол Лук ТV-гээр хураагаад та бүхэн бас үзэж болно шүү. Зүсээ. За баярлалаа. За залуучууд сайхан үзсэн. Маш мэргэн байлаа. Маш мэргэн байлаа. За баяр үргээ. хичээгээр авах юм даа. За мундаг За байлаа. энэ Мэргэн юм байна. энэ манай энэ хоёр баг одоо сайхан өрсөлдлөө. Энэ баг дээр эдийн ус 3 оноо, танах 5 оноо авлаа. Танах 5 оноо авахдаа бүр дундлын одоо хушгийг нь онж бас хамгийн том оноог нь авч. Класс. Зэлдээ тэгээд. Баярлалаа. Хүндээ бас баяр хүргье. Гараа өргөж. Энэ бол бас монголчууд маань энэ өв соёлтой хамгийн ойрхон байдаг учраас та бүхэн бодоос сумчин тэнэс ирж гэнэ гэдэг бол бас ололтой амжилт байгаа. За тэгээд амжилт хүсье. Гараа өргөж гараа ингээд ялсан гэдэг ингээд барьж байгаа ингээд өргөж. Бусан дээр мөнгөн боолингийн Хоёлоо зүгээр. Саад лэжтэй. За өстой янзын тоглолтоо тавьд өрлөө. Та хэдэд ер нь саяны дээр яг өсөн шагаар бай. Ер нь ямар хуу санагдав? Айгуу сонирхолтой юм байна. Огт оролдож үзээгүй. Би бол Ер нь бүгд тэр анх удаа л авчихсан шүү дээ. Тий. Одоо нөгөө шагаар авч нөгөө ингээ явдсан шүү дээ. Мөсөн дээр болохоор айгуу жоохон ийм хуруу тий эргэлтэй гэж явуулсан нэсэлтэй. Эргэлтлээ гэж чухал юм билээ. Тэгээд зогсолт мохсолт ус амар содон байсан тийм. Хойлоо хөлнөөсөө төсч жоохон Авсан дээр болооч молцоод тий. Тэгэхээр та хоёр бол угаасаа байрнаасаа зүгээр цэн мэд шүү. Чи бас өмнө би чамайг тоглож ирсэн юм шүү. Би юугаа тоглох вэ? Чи өмнө тоглож ирсэн үү? Ерөөсөө тоглож үзээгүй. Тоглоод тоглож ирсэн. Тэр чинь барыг нэг юм боулинг гэснээр нөгөө хүүхдэд нөгөө тоглоод байдаг нөгөө Beyblade гэж байдаг шүү дээ. Тэр хоёрыг нийлүүлсэн. Вау. За хай. Тогтоовцсон чинь өстой гоё шүү дээ. Вау. Яар гоё тоглох байна. За хэр вэ манайхаа? Дажгүй шүү. Ахаа гоё дулаацчлаа. Тэр нөө энергийн юм дээр аван дээр очиод цэнэглэгч шиг боллоо. Одоо нэг тим юм шиг. Хөвтөх гоё. Төрөө зэн тий. Нарлаа орч хөвтөх гойсон шүү. Яа. За манайхаа тэгээд юу байгаа? Удаагаа өгтүүдээс хүүгүүдээ ингээ үүсээр дайлж яа нэг дээр гоё үүсээ аваад нэг уугаарай. Аваад өгөхгүй юм уу? Би яриа уртаа. Босгосоор Удаан биш үсэндээ. Юусэн чиглэлтэд босч чаддгүй. За тэгээд цэнд ялагчаараа шаналд нь сошиал медиагийн комментуудыг одоо бидэрт уншиж байна. Би одоо шагнал юм уу шийтгэл юм уу? Ямар гоё. Ингээд барыг шууд нүд ингэж байна. шагнал. хайрвай байхгүй болохоор ийм юм шагнаж. За баярлалаа. Одоо болчихдгоо та нар одоо болчих одоо өнгөрсөн явдал. Чи бүхэлдээ барыг жил өнгөрчөөд болно шүү дээ. Энэ аль орны хүмүүс вэ гинэ? За аль орны хүмүүс? Индонез. Гол Зимбабве. Латина. Монгол сүүлрүү борцны дараа тгсэн. Бас тэгж олон орных юм шиг харагдсан сонирхолтой. Тэгвэл одоо гадаад надад үг ашиглаад ингээ яриадсан болохоор бас юу тим орж ирж байгаа болоо монголоор ирсэнгүй үзэж юм уу тий. Дараагийнх нь эрэгтэй хүн зориулсан байна тий. Энэ нацгаад ганц подолк нэмэг босгож өгөх гинэ. Дандаа шалтгаан үүдсэн шүү дээ. Тий хүмүүсээ яг тэгж их Түрүү яриадсан миний урхаа цамцыг авах уу? Доор нь даасан. Тэрийг авах уу? Доор нь даасан биччихгүй. Даасан биччихээ. Тий, тэгэл өөртөө босгоо. Хандив цуглуулъя. Тий, өөртөө босгоо. Дан подолк авч. Явах нь таалагдсан байх. Угаасаа тийм дулаан оронд байгаа юм чинь би ер нь бол одоо яаж хэлхий ер нь бол зүгээр шударгаар эхлээд шалдан байх туртай юм арай чөлөөтэй санагддаг гэсэн. Багасаа хүүхдээ байхаас л ахвалаад ер нь гэртэл ингээл дээгүүрийн нөхцөл явж идэг гэсэн болохоор тэн тэгээд яага болохгүй гэж бодоод л ер нь зүгээр. Гэхдээ бас эргээд үзсэн чинь жоо хэтрүүлсэн юм шиг санагцсан. Тэр захад явж ирсэн ч шалт явжсэн. Бууцайгоо захад явжсэн чи. За дараагийн коммент игнэ. Арлын бүүн хонгор юм уу да?
одоо хурдхан хонгорыг хасах хэрэгтэй дээ. Тэгэхгүй бол хамгийн сүүлдүүлээд 3 дахь өдрлийн хөтлөгч хийх үзэгнэ. Тийм санаа байна уу ч агуулсан юм шүү тийм санаа. Нэг тарин мэр нуушааг үзтээ юу? Нүлцсэн бол. Зан үйлмэл. Бөөч би бодсон. Тэр талаар би бодсон. Зөв яг өөрөө хоёрын зүгээс те зөв ингээд комментараар оролцох юм бол зөв оролцогчийн зүгээс панелист болж орох юм бол тэр дотор байж үтсэн оролцогч хүмүүстэй хүмүүс ямар сэтгэл зүй юугаар дамжиж явд, ямар эмоц байдгийг тэр байрны яг юу болдгоо болохоор эргээд тэнд одоо орчинд болж байгаа юмыг одоо ингээд орчуулад эсвэл хөргүүлээд ингээд хүмүүст хүрэхэд илүү дөхүү байх юм болов уу гэж бас бодсон. Тэгээд хэрвээ надад тийм орж хөлбө бол бараг л чи шүүж доор нь бичээрэй зөв би болно гэдэг байсан. Та пост нь олохгүй. Тий, олохгүй. За. Тэгснэ нэг одоо дуусах яасан ч удаан явдаг шоу бэ. Энэ үлдсэн хэд нэг хос осоор болцсон байж та. Одоо дуусах гэв. Амар уурсан гэв. Гол нь энэ шоуны гол зорилго нь л хосоо болох үстэй тийм. Гэхдээ зүгээр угаасаа хүн яг байхгүй юм л амар гэж хүсдэг юм шүү. Өмнөх сизон дээр нь болохоор яага хосгүй байна гээл тэгснэ энэ дудаад болсон чинь яага юм алга байна. Сал мал. Тэг яг байхгүй юмас хүмүүсээ гүлээд юм шиг санагдаад шүү. Ямар хүмүүсэлцтэй гэж хүсэлцгүй болох хүсэлцээ ч гэлөө. Яг мөн чанартай бол цэлмэг даалгах хөгжилтэй ч гэсэн элдв хор найруулад энэ тэнд очиод тодглаад явахгүй. Хилэг гэснээ илтгэдэг жинхэнэ иргэн шиг санагцсан. Харин тэр төгсөө хонгоор 2 бол гээд 3 цэг байна. Нэг юм коммент байна. Яг гой сайлж ийсэн аа. Нэг ороод ихэнд. Сүлт нь айгуу муухай. Эхний хэсэг нь жоохон үнэлэл орчихсон да. За энэ болохоор бүр та 426 хаахаатай коммент зөө. Илээ бас skip. За нацаг аав ээжийнхээ хоримлохыг харж байгаа бацаан шиг л байж тээ. Битгий бариад багаар төхөөл гинэ. Өглөө үзээсээ аваа. Хин тэгэж хэллээ. Зүгээр л суугаал хоорондоо ингээл юм яриалаа. Тэр нь надад айгүй тийм тухтай гэх юм уу. Ер нь л жоохон тухтай л юм руу тэмүүлээд болсон байна. Тийм тэр нь их гоёс. За дараагийнх нь өөрөөгөө сорж амьдралтай хүмүүстэй танилцаж эхэлж байгаа хүмүүс шүү дээ. Нацаг бол маш сайн суур хүмүүжлэлтэй зөв хүү байлээ. Амжилт хүсье гэж хэлээ зүрхтэн биш үү? Баярлалаа. Амжилт хүсье. нацагч ард хүнд хайрлах баяр хүргэе. За энэ болохоор 575 хаахаатай. Тамирчин спортын хүн гэж бодож байсан энэ нэвтрүүлэг дээр бол гүн шиг л байлээ кек гэнэ. Баярлалаа. Спортын хүн гэж бодсон энэ нэвтрүүлэг дээр Уусаал гүн дотор нь гүнж байд юм чинь. Гэхдээ зүгээр яг нөө нэг талбар дээр их үү, талбай дээр их үү тэр үед бол гүнж байдгүй л дээ. Тийм. Тэгэл ирэх хүн болох үедээ болоод охин болох үедээ болоод тэгээд эхнээс нь хаяа цагс тоглох гүнж. За энэ болохоор хансанд болгож болохгүй юу? Пив унгаа үздэг юм аа. Нэгдхийн өглөө эвгүүтэх гээд байна гинэ. Үгүй. Шууд санаа бодлоо шууд толгосон бай тээ. Хаас бүсэнд гардаг л. Хизээ гардаг. 3 дахьад гардаг байсан. 3 дахь нь Love TV. Яг нөгөө телевизэр чинь телевизэр хаас бүсэнд хаас бүтэнсээ. Яг хагасанд л уучлаа та тий. Гэтэ тэр хүний гоё юм хамгийн гоё чөлөө цаг өнгөрүүлэхэд бас бид нар тийм ингээ гоё тийм үзүүлсэн гэдэг чинь бас айгүй гоё л коммент гэнэ. Үнэхээр шимтэж үздэг хүн л тэгэл биер уугаал тий. За энэ болохоор бидний захааны тал дээр л бичсэн юм байна л да. Өөрөөсөө захаагаа бичээгүй юм биш үү үсгэлээд байх юм гинэ. Хий үсгэлцээ. Мэдгүй хий үсгэлцээ. Тэр гэхдээ яа. Хүний захааг уншиж өгч. Захааны зургийг ингээд оруулсан гэж бодоогүй тий. Та нар бодсон уу? Тэний хамаагүй нэг амар юм шиг үү? Багч мас би яаж доор юм уу? Би амар тэгж бодсон шүү дээ. Заавал нэг шугам үсгэлтэй үсгэл. Би яг гоо ер нь өөрөө хэлчихсэн. Энэ одоо юмын санд ажилт юм уу? Амар гоё болсон юм байна. Энэ үе бадмээр энэ трен шиг. Тэр яаж бороо үсгэлээ. Хамтаа юмтай охиноос хүнд байх ёстой чанарууд харагдаад байгаа юм да гэнэ. За ингээд та нар зарлахад хамрандаа юм болсон байгаа. Оны шилдэг хамарлаа юм шиг л. Тийм ээ. За энэ шоуг нэг ч анги алгасалгүй үзэж хаврыг өнгөрөөлөө. Угаасаа л зорилгонд хосоо олох шоу нэмэг 18. Өөрийн зүгээс дүгнэж хуваалцгаад энд оролцож байгаа оролцогчдод орчин үеийн залуусын шинэ үеийнхний үлгэр дуурайлал авах олон үнцэг харагдаж байна. Жишээ нь
охид зүсгүүчүүдийн өөхгүй туранхай бас гоё бий. Ирчүүдийн залуусынх нь бие гоё хөгжүүлж, булчин шөрөмс хөгжүүлсэн байдал. За гадаад дотоодоор сурч боловсрч эрдэм мэдлэг оюун ухаанаа тэлсэн чадвар. Хэлний мэдлэгийн төвшин, амьдралд хандах хандлагын талаар амьдралыг үзэх үзэл нь нээлттэй, өөртөө итгэлтэй зоригтой том сэтгэж байгаа. Олон орны хэл, соёл, кино, хамтлаг дуучин зэргийг нэртэй устай онтой жилдээ мэдэж байгаа гэх мэтчлээ гэж байна. Ерөнхийдөө бол айгүй магтсан тий. Хөөрхөн комент. Баярлаа. Ийм ер нь өмнөд дор ийм комент хийдэг хүмүүс үнэхээр баярлж явдаг шүү. За хасалт өөр хэлбэрээр явагдсан гоё сонирхолтой байлаа. Хасалтыг өөрчилсөн манан бүлэг гэх зүйлийг эвдлээ. Сүүлдэж орсон хасагдаад анх орсон хүмүүс нь хос болсон. Болоогийн хоорондоо фракц болж үлдэх. Яриагаа өртлөө ярилцж арай л байсан. Өнөөдрийн дугаар гоё байлаа гинэ. Энэ дээр хэд их дугаар юм бэ? 13. Хасаагийн хасагддаг дугаар юм шиг. 12 угаасаа бид хэд бүрөө төсөөлөөч. Үсээгүй нөгөө эхлээд орчхоор тэгээ тэр нэг манан гэдэг юм болчтой юм шүү хин ч харсан. Тэгээ уг нь тийм байгаагүй шүү дээ. Миний байхын тийм бүлэглэл бол байгаагүй. Тэ дугаар дээр ер нь яадаг байсан уу таад ингээл камергүй газар ч юм ингээл ярилцдаг байсан уу? Юу? Хоорондоо юу? Тэдийг яг нэг хоёр хасалт үзээд ирэхээр нэг иймэрхүү форматаар явах юм байна гэл яагаад ярьдаггүйсэн. Харин та нар амар ярилцдаг байсан. Тэр ярьсан. Бидэд бол ерөөсөө ярьсан. Гэхдээ ямар ч барьцгүй болчихж байгаа байхгүй. 10 дээр битсэн үлдээхийг хүссэн хүн чинь хасагдаж масагдчихгууд чинь ингээд ерөөсөө ойлгомжгүй л болчдөг юм байлээ л дээ. Тийм. Та нар бол бодлогооддаг байсан юм байна. Жог манагдсан байлээ шүү. Лил мананг. Мандангаа алдсан байлээ. Эйгүү шүү дээ. Хүн тийм яриад орд ингүүд үгүй гэлчихэд өөрөөсөө тавчуулах гэдэг байхгүй. Тэгэл окей гээл. Тэг асуудагнаас амар тий. Хамгийн сүүлийн хэллэгтэй холбоотой байна. За би л мөнгө аваад Монгол дуулсан хоёулаа гих байсан гинэ. Тэс бодоог бодсон. Би тий. Араас наргата за зүгээр гэж үгээд. Чи тэгээ нүдэрээ ингээд хэлэхгүй юм. Хорол морол өгдөг юм уу? Нүдчээр өөр юм. Тэгчээд яг бас буруу ойлголцоод хоёулаа мөнгө сонгоод бүр хоёулаа мөнгө сонгоод ойлгож мөнгөгүй болох байсан. Тийм өгчгүй хайрцгүй. Нэг хүн нь л авах байсан юм. Нэг хүн мөнгө сонгосон бол нөгөө нь сүүлийн дугаар дээр хасагтаад нөгөөтэй мөнгө авч үлдэх байсан билээ. За хэдүүлээ өнөөдөр бас орой одоо урлагийн үсэгтэй. Тийм. Тэгээд урлагийн үсгийн дараа оройн зогтой. Тэгээд урлагийн үсгийн багийн болохоор 2 багт хуваагдсан байгаа. Тэгээд бид нар жигсүүлээ гэхээр нэг баг дөрвөлээ. Нөгөө баг нь тавлаа. Окей. Тэгээд картад тараад картын дугаар болохоор 1 2 гэсэн номерууд байгаа. Тэгээд нэгүүд нь хоорондоо ч юм уу гараа өргөөд хоёрууд нь хоорондоо гараа өргөөд тэгээд бэлтгэл ажилтаа авах хэрэгтэй. За орчих. Нэг өрсөлдөх юм уу? Өцөлцсөн шүү дээ. Ой нэгсэн. 3 гэж байхгүй. Тэ нэл. Нөгөө цугаа тавьчих яагаад гэсэн. Хамаагүй өнгөтнөөс нь орчих. За дуртай өнгө авч. Амраад нэг болчихсон тий. Тий. Зя. За хэдэ. 1 2 1 би 2. 1 За манай байж нэгүүд нь гараа. Нэгүүд ихтэй гараа ирчихээ. Оо за дөрөв шүү дээ. За дайггүй байна. Дайггүй юм шүү. Шинхэн орлогын үнэтэй нэг. За хоёрын Жавхлан баярлалаа. Хоёулаа жавхлан баярлалан болгоно. За манайхан бэлтгэл орсон байсан л та гэж. Окей. За шууд бэлдээ. хараа боллоо. За удахгүй ялагдахтаа бил. Яасан ялагдах юм байгаа мó. Яалаа ингэж Хүсэлт юм уу? Би ч урлагийн миний намрыг хасчаарай гэдэг байсан чи. Line until you think you have the time to spend an evening with me. And if we go someplace to dance, I know that there's a chance you won't be living with me. Then afterwards we drop into a quiet little place and have a drink or two. And then I go and spoil it all by saying something stupid like I love you.
see it in your eyes that you despise the same old lies you heard the night before. And though it's just a line to you, for me it's true, it never seemed so right before. I practice every day to find some clever lines to say to make the meaning come true. But then I think I'll wait until the evening gets late and I'm alone with you. The time is right, your perfume fills my head, the star gets red and now the night's so blue. And then I go and spoil it all by saying something stupid like I love you. I love you. I love you. Бөөндөө ерөөсөө ингэ цуглааг амар удсан маань. Зарим нь бас Монголд байдаг хүмүүс зориод ирсэн. Дээрээс нь шоуун дээр хамт байж чадаагүй оролцогч нартайгаа уулзахад маш татайлаа. За ингээд дээрдээ саналынхандаа баярлалаа. Тэгээд манай багийн үзүүлбэр болохоор маш өндөр үзүүлбэр болохоор та нарыг тав store pair хуваалцах үзэх боломжтой. За. Нэг л дежаву зүүд тавтагтаад байна уу? Энд ямар нэг урлагийн үзлэг болоод байгаа юм уу? Үгүй шүү дээ. Speed date-нд ор золоо чамаа хүлээж байна. Ёо. Сэрлий чинь юу илүүдэдэг вэ? Сэрлээ. Уг үндсэн алин бол ургаж гарах нь алин. Ясаа. Ширээн дээр авирч сууж юм бас яг байсан. За энэ гоё юм байна. Тэгээд өнөөдөр ийм гоё баад чинь хэрэг баярлаа. Тэгээд миний Хонгорын хавцгаа хүн болж надтай үерхэлчээ гэж. аюу итгэцэн. За. Усаг чичээ. 1 2 3 чи шүлгэн дуртай гэсэн үү? Би тэгвэл чамдыг шүлэг уншиж өгье. Чи жоохон ойлгохгүй ч магадгүй англиар болохоор. Whenever Richard Curry went downtown, we the people who walked the pavement, and one summer night, he went home and put a bullet through his head. Ямар гоё хэлдэг вэ? Тэр харцын харалтай. Ямар гоё. Яан. Аач. Яг одоо чамд виллагаас авахыг хүсэж байгаа юм байна уу? Байна. Өдөс минь хараад сууж байл. Өдөөс Сунараа сууж. Чамд ямар нэгэн татагч азал байгаа юу? Байна. Урдаас минь хараад сууж байл. Бидраас нэвтрүүлгийн үеэс тэнд айгүй их юм үзүүлбэрүүд бэлддэг байсан. Тэрэндээ очсон юм шиг юм сандарсан, догдлсон тэгээд яг юм тэр давааг даваад ингээд би биндээ ингээд амжилттайгаар даваад урам өгөөд ингээд даалгаврыг гүйцэтгсэн тэр мэдрэмж ер нь айгүй гоё хайлайталаа. See
За баярлалаа. Last Christmas I gave you my heart, but the very next day you gave it away. This year, to save me from tears, I'll give it to someone special. Last Christmas I gave you my heart, but the very next day you gave it away. This year, to save me from tears, I'll give it to someone special. Тэгэхээр надад нэг сонирхолтой юм байна. Бүгдээрээ хамгийн нэг гоё тодруулцгаая. Заа хөгжилтэй оролцож явцгаарч байна. Хамгийн хөөрх юм байна тий. Стайлиш саналаа өгөх юм байна тий. Тий, саналаа өгөө. Тэгээ хамгийн их санал авснаа тодруулаа явчих. За, нэгдүгээрт хамгийн сайхан сэтгэлтэй нь Би өөрийн саналаа өглөө. Би бас өрөнд өгч байна. За би бас золоод санал. өөрөө золоод өг. Золоод өгч. Чи Дэлгөө яа. Айгу ховоотч. яг дэлгөө над дээр л байж золоод дээр гэсэн золоо гэсэн 1 2 3 за өрөн гэсэн Би золоо гэсэн ш. Тэгэхээр угаасаа. тийш л. Тэгэхээр таам. За золоо. Одоо өөрөө сүүшиг сэтгэлтэй бүсгүүд. Ямар бүрх юм бэ? Хамгийн чалчаан гинэ. За эзнаач. Энд бүр нэг яагаад тах юм байхгүй л гэдэг авчиждаг. Өгдөгчгүй бизнес авах. За тэгээд амраада. Нэг мөрсдөгчгүй авах. I own it. Хамгийн халамжтай. Халамжтай. Хонгорт. Яа, хонгор. Хонгор. Хонгорт үе. Хамгийн тачаангүй. Би дийлээ өглөө. Тод юм. Би зоолт өглөө. юу гэсэн Сайн болохгүй. Тачаангүйхээр одоо тэгэл эмхтэй л хүн байлгүй дээ. Гүн палажин харалтаа. Байсан болоо. Энэ ч юм уу. давтагдахгүй хамаагүй шүү дээ. It doesn't matter. Үнийг харна шүү дээ. За тэгвэл золоод За тэгвэл золоод ирэх шүү дээ. Хамгийн өглөгч. За би бол били of course. Тийш. За хамгийн өөрийнхөө гэнэ. За энэ бол үл юм байна. Бэлс хэлбэх. Аха. Тийм, цэлмэгт. Тийм. Улам доромцоо байна. Хамгийн өөдргөн. За цэнд юм болоо да. Цэнд өгч. Тийш үү, би ч өөдөг шүү. Би яг хамт үж үзэж өнөөдөр л үнэхээр хошин шогийн мэдрэмжтэй айгүй эрэг залуу гэж мэдэж авлаа. Хамгийн сайн алкогол даадаг. Гацэг тий. Явж тийм юм дээр сахсан. Даадаг нь хэм болоо. Даадаг гэхээр би л биш юм. За нацагд өгөө. За баярлалаа. Гой дандаа эрэг хамгийн байна тий. Түр нь бас найзан жоохон байгаа юмараа сэтгэлээ гаргаад цагаагаад уул урдчны коктейл хийсэн маюусан тулгч гойдуулаа. Тэгээд би ч хамгийн сайн даад гэрээ тэгээд авчтай тий. хасаахгүй. Та бүхнийг та харахад гоё шүү. За cheers. Би өөрөө ерөөс олон нийтийн баярын төвчрөөс оролцдог. Тэгээд тэгэнгүүт яг хит олон хүнтэй биш яг дотныхоо хүмүүстэй сая өнгөрөх бол надад айгүй таатай байлаа. За хэдүүлээ одоо юу шинэ жил болж байгаа юм чи бэлгэнэд нийнэнд тараагаад өгч. Нийнээр босоод нөгөөнд ойж өгч. Би өөрөөсөө өглөөд Нар зөө юу яа. тэгээд нар зөө тараа. Эсвэл өгсөн. Тийм байна. Тийм байна. За
За хэн байх нөө? За миний сонгосон хүн бол болоороо. Ямар хөөрхөн юм. Энэ миний бэлэг. Одоо тонгор юм цүнх хүссэн байсан. Цүнхэн дотор нь болохоор хоёр товчин эмэг. Цаад чи ягаан өнгө дуртай болохоор би тэгээ бас ягаан өнгөийг авсан. Тэгээ энэ нь бол яг миний дуртай baby pink өнгө байсан. Тэгээд Монгол ер нь бол намайг бас яг юунд дуртайг бас бусад хүмүүсээс илүү бас гайгүй мэддэг гэдэг нь бэлгэний сонголтноос нас харагдаж байгаа юм болоо. Би бол өөрийнхөө монитог бол амлаад авсан байдаг юм аа. Би зиндэгээ сонгосон юм аа. баярлаа. Шинэ оны минь чамтай нөгөө анх дэйтэнд явж байхад ингээд нөгөө цээжний чинь арьс айгүйх юм язарцсан. Тийм өнөө. Тийм тэгээ угаасаа нөгөө фитнес чи бүхэн болохоор нөгөө ингэж арьсны айгүйх сунж яадаг болохоор би чиний арьсыг язралтай байгааг анзаарч ирсэн болохоор би чамд язралтын тоос тэгээд фитнес хийдэг болохоор би чамд амин витаминууд авсан. Ер нь бол хайрлаж чамааг авч байгаа шүү. Тийм язралт бацартай суучаараа биш. Үстэй яа чи яг хэрэгтэйс. Надад зориулсан сэтгэлээ шингээсэн бэлэг өгсөн байна. Тэгээд маш их баярлаа. За тэгээд миний хүн бол одоо тодмоо нээсэн байгаа. За тэгээд өвлөг аавны том бэлэг шиг багартаа бэлэг. Том бэлтээ үчин том л бэлэг өгт юм байна. Цэнд маань надаа ном бэлгэлсэн. Тэгээд тэрнээс гадна би өөрөө нөгөө нэг цай авах аягүй дуртай. Тэгээд цаад очоо одоо юм цайны данх аяг хоёрын одоо нийлбэл гэх юм уу тиймэрхүү юм авсан байсан. Тэгээд тэр нь аягүй хөөрхөн байсан. Дээрэс нь амар том шоколад бэлгэлээд тэгээд би тэр бүндээ сайн хавааж идлээ. Өстой гоёлаа. За миний бэлэг болохоор Моника маань. Баярлаа. Ойм бүрхэн зүгтэй. Харин тийм. Тос юм уу тийм ээ. Тий. Би скинкерний юмнууд чамд бэлдсэн. Тэгээд ямар нэг ядсралт байгаагүй. би өөрөө дуртай болохоор Миний их болохоор миний соолсон бол амраа. Тэгээд хөрхөн яг чиний стил болон урлагийн юунд ч бас нэлээд тохирох байх гэж бодож байна. Ийм гой малгай өгсөн. Тэгээ яг миний дуртай стилтэй. Тэгээд миний дуртай өнгийн малгайг авсан билээ. Тэгээд зэлмэгтэй маш их баярлаа гэж хэлье. за би болохоор жон Уулаа сонгосон байгаа. Ямар хөөрхөн юм. Баярлалаа. За тэгээ уулын маань айгу аялах дуртай. Та бүхэн танилцуулгын мэднэ. Тийм болохоор жижигхэн хөрхөн travel kit тийм бади болон гоо сайхны тиймэрхүү юмнууд тэгээс их гүн гүнзгий хүн учраас байгаа. Жижигхэн ном байгаа. Ямар хөөрхөн юм. За минийх юм байх уу? За минийх бол хонгор. Ста хөөрхөн сонголцсон юм байна. Ингээ намайг Монгол ус хоёртой хайртай тэгээд дээдэлдэг болохоор надад ийм зис хөөрг авсан байна гэд хөөргөн дээр болохоор ингээ хоёр хүний зурагтай тэг нэг нь өөрөө нэг нь би гэж сайн надад хэлж байна. За хонгор бэлгээ авчиж байгаа гэхээр хоёул би биндээ авсан. За би чамд хэлээд үү. Той нэгнээ сонгочих. Болоо таа гэж хэлээ. Golden. За минийх бол яг материал зүйл гэхээс илүү би чамд нэг гоё юу гэсэн би бас охинтой танилцчихсан шүү дээ. Тэгээд нэлийн том ухаантай сэргэлээ охин баг шиг л. Тэгээ манай ихснэр болон манай гэр бүлийн студ дээр өгсөн workshop руугаа охинтойгоо хамт орох тийм эрхэм бичиг өгсөн. Яг би арай гэж бодоод байжсэн шүү дээ. Баярлалаа. Би бол өөрөө бас ганц би ээжтэй. Ээж бодогтой гэдэг болохоор амар хайр өрөөд охинтойгоо хамт очиод нэг гоё дурсамж бүтээгээсэй гэсэн нэг тийм
тийм боталтай л бэлгөө өгсөн. Найз нь гоёлын зангаа чамд авсан. Вау. Баярлалаа. Тэгээд бас гоё оролт авсан. Монголын өвөл ямар амар хүйтэн билээ. Тэгээ оролт нас гоё Монгол брендийн оролтойгоо хэрэглээрээ. Баярлалаа. Баярлалаа. Ямар гоё цаг чи ямар гоё. Мэдсэн байна тий. Харин би мдэггүй гэхдээ зангаа авсан мэдэрсэн байна. Тэгээ би бол өөрөө бас юм хослон өмсөх дуртай болохоор яг гоё таарсан бэлэг өгсөн юм шиг санагдсан. За хэвлээ бүгдээрээ гой гой бэлэг авсан юм шиг байна. Тэрээс энийгээ задлж үзмээр байна. Энэ бас сүүлийн бэлэг биш байгаа. Тэгээд Mountain Sirгийн Тэгсэрэг дэрэг шоуны хамтран одоо ажиж байгууллагын зүгээс ийм худалдаа үйлчилгээ банк хүүхдийн карт бол Brito Papi гэдэг картыг бэлгийн охинд өгсөн байгаа. Тэгээд энэ Би яг наадах авъя гэж бодож байсан нь GPS юм уу? харин тийм гинэ. Тэгээд саатаа авчихсан So cute. Ингээд хоёр бэлэгтэй олж байгаа юм шүү дээ. Вау. Бэлгийн амьдралаа гэж. Зөндөө их баярлалаа. Худалдаа үйлчилгээний банкныханд бас маш их баярлалаа. Бид бүгдээрээ өнөөдөр талхлын захиа бичсэн байгаа. Тэг би эхлээд уншаад явчих гэж бодлоо. Би юунд талархаж байгаа вэ гэхээр 2025 оноо удаж байгаа юм чи 2025 онд баярлаа гэж хэлээд тэг баяртай гэж хэлээд үдээ гэж утсан. Тэгээд 2025 он маань бол надад айгүйх олон боломжийн үе таалга нь олж нэгдэж өгсөн. Тэгээд бас олон гоё хүмүүстэй очруулсан. Жишээлбэл та бүгдээ. Тэгээд дээрэс нь маш их ухаарлал хайрлсан жил болсон миний хувьд. Тэгээд айгүй өөрийнхөө өмнө төсөөлж хийж чадахгүй байх гэсэн юмнуудаа 2025 онд өөрийгөө сориод хийгээд даваад гарсан тийм гоё жил байлаа. Тэгээд та бүхэндээ сайртай шүү. Тэг бүгднтэй хамт ингээд динер идээд гоё юм яриад цахиагаа уншаад сууж байхад бол гайс. Ер нь нэвтрүүлэгт орох шийдрийг өөрийгөө сормоор санагтад гаргасан амьдралын бүхэл зүйлээ төлөвлөдөг хэдийч анх удаа юу болох нь хин байгаа нь тодорхойгүй зүйл рүү орсон гэсэн хэдийч тийм та бүхэн байсанд маш их талархаж мөн баярлдаг шүү. Нэвтрүүлгийн туршид бие биендээ тусалж дэмжиж өдийг хүртэл нөхөрлж байгаа нь сэтгэлд үнэхээр сайхан санагддаг шүү. Тэгээ мэдээж энэ хүртэл өсгсөн ар гэрийнхэн болон найз нөхөдөө үргэлж дэмждэг нь чин сэтгэлээсээ талархаж явдаг юм аа. Тэгээ энэ жил бол яг миний хувьд бас нэлээд ийм даалгатай л байсан. Тэгээд өөртөө байдаг ч гэж бодоогүй эмоцудаа бас бидэрч үзлээ. Тэгээд надаас гадна бусноос яг адилхан тийм байсан л гэж боддог. Тэгээд тэр болгоны яг бусдын хоорт яг ингээд ярих гэхээр өнөөдөр нэг жоо бишүүрсэн юм уу, жоо хийцсэн юм уу. Зүгээр л бүгдэнд баярлалаа гэж хэлмээр байна. Хайртай шүү, шинэ жилийн мэнд. Амар гаргаж ирж ирвэ. Тэгээ ер нь бол тэгээд ер нь яг одоо байгаадаа би амар баярлж байгаа. Тэгээд ер нь бол хувь тавилан гэдэг амар итгэдэг болохоор хувь тавилангаар танилцсан бүх хүмүүстээ ер нь бол аягүй их баярлж явдаг. Тэгээд хин ч байсан те яг тэнд гэдэг хүнтэй холбоотой тэнд гэдэг хүнийг мэддэг болсон бүх хүмүүстээ баярлалаа гэсэн утгатай захиа бичсэн байгаа. Тэг та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Баярлалаа. Яа, хичээд. Миний болохоор бичсэн зүйл нь болохоор хүн ер нь ингээд амьдралынхаа хамгийн хэцүү болон жаргалтай аль эсвэл хамгийн чухал мөчүүдэд хамгийн түрүүнд боддог юм нь дотны хүмүүс байдаг. Тэгээд гэр бүл, найз нөхдөд ер нь бодд юм байна гэдэг би ер нь сүүлийн үед нэлээд ойлгосон. Тэгээд энэ хүү захиагаа болохоор амьдралын минь түшиг хамгийн дулаан орон зай бүхэл жаргалтай хэцүү үед минь ард минь бат зогсох
хинээс ч илүү одоо надад зааж чиглүүлж замыг минь гэрэлтүүлж өгдөг гэр бүлтэй болон та бүхэндээ бас маш их талархаж байна. Ер нь энэ нэвтрүүлэгт ороод бас олон хүнд ороод янз бүрийн зүйл тулсны эцэст болох угаасаа яг гэр бүлтэй л илүү их айртай болж одоо илүү их гэр бүлийнхаа талаар л бодд юм билээ. Тэгээд миний хувьд бол хамгийн угаасаа чухал зүйл бол манай гэр бүл. Миний зөвхөн тод бид хоёр баг адилхан баг хэлсэн юм шиг байна. Яаж вэ? Тэгтээ ирэхэд бас айгу жанр гэх юм уу. Тэгээд юуны төрөнд одоо бүх цаг үед дэмжиж бусдаас өмөрч хамгаалж тэ алдсаж ирсэн одоо байсан гэр бүлийнхэн найз нөхөд одоо шоуныг үзэгчид танихгүй хүмүүстэй бүх хүмүүс талархсан сэтгэлээ гүйцэтгэлээс илэрхийлмээр байна. Тэгээд Централ Лигийн хамт олон шоуны бүх оролцогчдоо одоо эрүүл их аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээд сонсон бүхэн сэтгэлчний мөтөх болтугай гэд энэ зөвхөн маа. Зя. За би бол бас л та бүгдээрээ санал нэг байна. Яг амьдралд түшиг тулгуур болдог найз нөхөд гэр бүлийнхэндээ бол угаасаа үргэлж талархдаг. Гэхдээ 2025 оноо яг бодоод үзсэн чинь би энэ оныг бол бүр хөгжимгүйгээр давхааргүй байсан он байсан байлээ. Яг бүх том дурсамж маань нэг дуутай уялдаатай ч юм уу. Яг хөгжим миний сэтгэл зүг ингээд айгу хөнгөн болгож ер нь л бүх хэцүү үеүүдэд минь хөгжим амар тусалсан болохоор хөгжим болон хөгжим хийдэг артистуудаа баярлалаа гэж хэлмээр байна. Би бас нэг юм битсэн. Нилээ битсэн баг шиг байна. Балцглаад тэгээд ер нь л 2025 он бол миний хувьд бол ер нь айгүй их адал явдалтай. Тэгээд айгүй олон зүйл хийж амжуулж тэгээд ер нь бас айгүй олон зүйл тохиоллоо миний хувьд. Тэгээд хамгийн галзуу нь бол ялцчгүй ингээд амьдралынхаа хамгийн гоё залуу насыг ингээд гоё ингээд нэвтрүүлэхт ингээд та бүхэндээ мөнгөлсөн тэр үйл явдлаа. Тэгээд одоо бас амьдралын хамгийн гоё хайлайтуудтай минь хамт байсан та бүгдд үнэхээр их баярлалаа. Тэгээд мэдээж бол хамгийн их талархаж байгаа зүйл бол миний гэр бүл намайг юу ч хийсэн ямар ч үед миний яг арт ингээд дэмжиж ингээд байгаа гэдгээ айгүй их мэдрүүлдэг болохоор ер нь л хамгийн их талархмаар байгаа зүйл бол гэр бүлтэй талархаж байна. Тэгээд 2026 онд та бүхэн эрүүлэн амжилт бүтээлээр дүүрэн адал явдал дурсамж дүрм өнгөрүүлээрэ зэг. Юу ч ялсгүй уушлаа шүү. За би бичгийг гаргах нь гэсэн. За тэгээд бүгд ямар гоё юм бичсэн бэ. За 2025 он миний хувьд асуултаар эхэлж хариултаар өндөрлсөн жил байлаа. Тэгээд Тэнгисэрэг дээр 24/7 зүгээр л нэг юм телевизээр реалити шоу биш. Бид бүгд өөр өөрсдөө одоо олон өөр өнцгөөс олж нээж харах одоо тийм тол болсон гэж би бол хувьдаа бодож байна. Тэгээ бүгд ингээ янз янзын зүйлстэй ингээд нүүр тулгарсан. Тэгээд ингээд чимээгүй ингээд дарддаг үйсэн зүрхээ илүү сонсдог, ойлгодог, хамгаалдаг болоход бид нэр бэлтгэгдсэн гэж би бол үзэж байгаа. Тэгээд энэ хүү шоуг бүтээсэн бүх продюсер, баг хамт олон Харин албаны бүх хүмүүс чин сэтгэлээсээ талархал илэрхийлээ. Тэгээ мөн бүх оролцогчдоо маш их баярлалаа. Тэгээд бид бүгд өөр гэсэн замтай ч гэсэн нэг нь зорилгын дор нэгдэж чадсан. Энэ бол бидний хувьд гадаад гэхээс илүү дотгошоогоо аялсан аялал байлаа. Тэгээд мэдээж гэр бүлийнхэндээ хамгийн дотн найз нөхдөд болон маш их бүтээлч төслүүд төр үеийн үед хамтарч ирсэн бүтээлч найзуудаас маш их баярлалаа. Тэрээ гоё нөгөө сэтгэл дотроо уудлаа. Би бидэд гоё талархал илэрхийлээд бүх юмаа ингээд рефлект хийгээд ойлголцоод гоё нэг гоё тийм халуун амблэрээ нэгэн бүлэгтэй нэгэн амьдралын бүлгээ ингээд дуусгаж байгаа юм шиг тийм л өдөр орой боллоо. Миний хувьд ч гэсэн амьдралдаа яг шинэ өнгө нэмж өөрийгөө сорж одоо орсон
нэвтрүүлэг бол одоо энэ Тэнгисийн эрэг дээрх 24 толоо байсан. Бусдад одоо таалагдах гэж өөрийгөө алдаагүй одоо өөртөө эзэн байж өөрийгөө ингэж олж авсан өөртөө би бас баярлалаа гэж бичсэн. Тэгээд хайрлаж үзсэн бүх хүмүүстээ бас баярлалаа. Амьдралд минь шинээр учирсан та бүхэндээ бас баярлалаа гэж бичсэн. Тэгээд эцэсүүлд нь энэ болгоныг ингэж хийж зориулж өгсөн Централийн хамт олондоо баярлалаа гэж бичсэн байгаа. Баярлалаа. Би хүмүүсийг нэх нэвтрүүлгийнхаа талаар бичихгүй байх гэж би бодож байсан. Тэгсэн чинь ингээл бүгд амар гоё сэтгэлийнхаа ямиг бичээд тэгээд манай амраа маань хүртэл яг emotional болоод уйлсан нь бол үнэхээр яг хамгийн гоё хайлайт байлаа. Бидний дотор яг тэр гжигдчихсэн ямиг гаргаж өгч чадсан. Надад нэг ингээд бүх юм гацаахан шиг мэдрэмж төрөд байгаа. Ингээл болоо мó гэдэг мэдрэмж төрөд байгаа. Crazy те. Одоо бодохоор заримдаа би итгэдэггүй шүү дээ. Зүгээр ингээд зүүдлээд өнгөрсөн юм шиг эсвэл гадаад байдаг болооч тэр юм аа. Би зүгээр годомжинд алхаж байгаа те. Тэр нөгөө тэнд ажиллаа явж байхад ингээд хин ч мэдэхгүй шүү дээ. Тэр үндэ. Тэгэл энд ирэхээр одоо жишээл өөр байдаг ч юм уу те. Тэгээд нэг тийм зүүд юм шиг хаяа тийм мэдрэмж төрдөг шүү дээ. Өнөөдөр шинэ жилээс та гоё ялаа. Би ер нь ингэж дотны хүмүүстэй ч юм уу ер нь яг ингэж хэдүүлэхнээ шинэ жил тэмдэглэж үзэж байгаагүй. Тэгээд их гоё спешиал ялаа. Хүнээр энэ хүслийн багц авах юм бол машин хожиж байгаа юм билээ шүү. Зүгээр л багц аваад машин тавьсан. Тод сая жолооны үнэлгээ авсан шүү дээ. Хүслийн багц ав минь зодоо машин тавьсан. Би нэрээ суулаар машин хожчихсон. Би анх 11-нд би анхны машиныг хожчихсон шүү дээ. Тийм үү? Таны машин? Ямар нэгэн Hyundai Excel гэсэн. Тэгээ хүүхдийн яагаад сан захиалаад тэгээ супер шагналаар шалраад. Цохтой сонирн байдаг тоо. Цохтой биш үү? Байж магадгүй хаа. Яагаад хүүхдийн сонирн байдаг шүү дээ. Тэгээ би нөгөө Монгол анх сууж явах гээд тэгээд бүглөөд явуулсан чинь. Тийм аацтайхгүй юу. Угаасаа л ер нь айгүй гоё хөвгчлөлтөй болоод өнгөрнө гэж төсөөлж исэн. Тэг яг тийм боллоо. Яг бас удаан хугацаагүй хүмүүстэйгээ уулзсан болохоор бүгдээрийнхээ сонио ачныг сонсоод тэгээд айгүй зугаатай өнгөрлөө. Бүгдийн урдны цаас оноо. За, бастагаа оц. Тэр яам гэхээр төлөө энэ цаас нэлээ сэвчээд тэгээд бодотлаан дээр шатах юм аа. KFC-гээс машин хожмоор байна. Хүслийн багц авч өг. Хүслийн багц авч машин хожмоор байна. Энэ цаас ч арай жижиг гэнэ. Хөөхөн бичсэн. Багшаа энэ хуулаад байна. Хонгор багшаа. Хуулаад байна. 2026 онд би ахид дэвшлийг хүсэж байгаа. Тэгээд дээрээс нь дахиад суралцахыг хүсэж байгаа. Яг тэрийг бас хүсэж байгаа мөрөдж байгаа зүйлийнхаа донд бас бичиж бичсэн. За энэ өдрийг хамтдаа өнгөрөөж нэгэн дахин сайхан дурсамжийг хамтдаа бүтээлсэн та бүхэндээ дахин баярлалаа гэж хэлмээр байна. Новым годом. Гоё өдөр байлаа. Амар гоё энергитэй газар ирсэн байна. Тэгээд амар emotional байсан шүү манайхаа. Нутгийнхан хүмүүс амар найрсан гоё хүмүүс. Эзэн Чингис хааны гоё хүлээж авсан. Эзэн Чингис хааны өлгөө нутагт ирэхэр чинь бахархаал нулимс гартай байна. Эрэхтэл замдаа л догтлжсэн. Тэгээд үүдэнд орж ирэхээс эхлүүлэл одоо таарсан хүн болгонд тийм дурсамжууд ингэ сэтэрч эхэлсэн. Тэгээд одоо Бали цаг хугацааг хамт өнгөрүүлжсэн бол энэ удаа бид тэр одоо хинт ямын дадал сумд ирсэн. Яг нөхцөл байдал айгүй өөр. Одоо тэр зуны одоо яг халуунд байсан болж энэ хүүтэнд цоцоо хувцтай ч юм уу. Тэгээд энэ айгүй гоё байлаа. Айгүй дурсамжтай өдрүүд өнгөрүүлээ. Би ирсэнд айгүй баяртай байна. Тэгээд бас өрсөнд бас айгүй талархаж байна.
За cheers. Cheers. Happy New Year. Silani man. How sweet it is to be loved by you. Ooh, baby, I needed the shelter of someone's arms, and there you were. I needed someone to understand my ups and downs, and there you were. With sweet love and devotion, deeply touching my emotions, I wanna start